Сайн байцгаана уу? Мөнх лунаа сувагта тавтай морил. Энэ удаад та бүхэндээ Disney 2023 онд гаргасан Wish гэх туван сонирхолтой хүүхэлдэйн киног ярьж өгөхөд бэлэн болсон байна. Хүүхэд байгаад ээж аав маань яагаад хүслээ хүнд хэлж болтгоо. Хэрвээ тэх юм бол биелдэггүй маа гэж хэлдэг байсан шалтгааныг энэ кинон дээрээс таныг харна гэж найдаа. Ингээд кинонд орохоос өмнө лайк, subscribe-а дарахыг лунаа хүсье. Кино маань тун гайхалтай түүхийг өгүүлж эхлэх ба тухайн улсад амьдардаг ард түмэн өөрийн нандин сайхан хүсэл мөрөөдлөө харанхуй хүчин наалтахад тэр улсын сайхан сэтгэлд ичгэд эзэмшсэн хаан ард түмнээ хамгаалахаас гадна тэдний нандин сайхан хүслийг хамгаалах болсноор эхлэнэ. Энэ улсын гайхамшигт түүхийг сонсон хүмүүс газар бүрээс ирнэ. Харин манай киноны гол дүрийн охин бол энэ Аша. Өнөөдөр түүний өвөөгийн 100 насны хой мөн тэрээр хаан эзнээ шийдсэний шалгаруултанд орох гэж байгаа. Яагч орох вэ гэдэгтээ маш их санарч сэтгэл нь ногдолсон харагдана. Учир нь хаан эзэн өөрийн туслахынхаа нэг хүслийг биелүүлдэг юм. Охин маань ажилласаа хоцорлоо гэд яваад очсон тэр улсыг сонирхож байгаа жуулчдыг хөтөлж яваа хөтөж ингээд улсаа танилцуулан манай улс үнэхээр аз жаргалтай хүн бүхэн өөрийн ажлаа хийдэг хаан эзэн болон хатан их маань бидний хүслийг авч нандинан хамгаалдаг таныг цаг нь болсон үед хаан эзэн таны хүслийг биелүүлдэг гэн үүнийг сонсон жуулчид би энэ улсад амьдрмаар байна л гин. Аша маань хаан эзний галтгоонд ажилдаг түүний хамгийн сайн найз болох хэлдүүлээ Улаанаа гэд нэрлээд явчих. Улаанадаа би яаж тэр шалгаруултанд орох вэ? Хаан эзнийг харахаар сандраад идэг штэ гэдгсэн Улаанаа түүнийг тайшуулна. Харин түүнтэй хамт ажилдаг бүтлгүй найзууд нь чи өнөөдөр хаан эзний дуслахын шалгаруултанд орно. Өвөөгийнхөө 100 насны төрсөн өдөрт өвөөгийнхөө хүслийг биелүүлэе гэж хүснэ өстэй гэсэн Аша маань тэгэлгүй яхавтэй л гэж ин. Тэгснээ чи болгоомжтой байх хэрэгтэй шүү. Энэ гунигтай Карлта гунигтай 18 нас хүрээд хаан эзэнд хүслээ өгсөн түүнээс хойш илүү гунигтай болсон штэ гэд яриад байж байх үед нь хатан их орж ирнэ. Хатантан Аашааг чи бэлэн мэддээ одоо хаантан чамайг хүлээж байгааг нь Аашаа маань санарсан ч гэсэн хатныг дагаад явна. Түүнд хатантан хаан эзний өрөөнд ороод юунд ч битгий хүрээрээ мөн түүнтэй тун найрсаг байгаарэ би чамд маш их итгэж байгаа Аашаа гэд хэлээд оруулна. Аашаа маань хаан эзний өргөөлөө орж ирээд тун гайхалтай сайхнын сонирхон номнуудыг харж байгаад тун хүчтэй номны шившлэгийг идэвхжүүлчихнэ. Ингээд сандраад байж байсан хаан эзэн ёо би чамайг аварлаа гэхдээ шидээ гаргаагүй үнэхээр сайхан байна чамайг яагаад заавал шидтний туслагаар авах ёстойгоо чи тайлбарлаа гэсэн Аашаа маань яан занзын тэнэгийг ярьж байсан би үнэхээр гой зурдаг штэ л гэж авж байна. Хаантан Аашагийн аавынхан тухай ярина харин тэрээр тийм ээ би аавыгаа үнэхээр их санаж байна тэр үргэлж битэнтэй хамт одод байдгаа гэж хэлдэг гэсэн хаантан тийм ээ би ч мөн эцэг ихээ санаж байна тэднийг хамгаалахын тулд би ид шид суралцсан. Чи намайг дагаад яв гэд ид шидийнхаа хүн болгоны хүслийг хамгаалдаг өрөөлөө харуулна. Аашаа чи үүнийг хардаа энд мянган хүсэл байгаа. Тэр болгоныг би хамгаалахын тулд энэ ид шидийг сурсан гэж хэлнэ. Аашаа маань тэднийг харан гайхширч байхдаа өвөөгийнхөө хүслийг олж харан өвөө маань дэндүү сайхан нандин хүсэлтэй юм. Та миний өвөөгийн хүслийг биелүүлээд өгөөч тэр өнөөдөр 100 нас хүрч байгаа гэсэн. Түүнийг харсан хаантан за би өвөөгийн чинь хүслийг хараадах юм. Тун эрсдэлтэй хүсэл байна. Тиймээс би чадахгүй гэн үүнийг сонсон Аашаа юу н эрсдэлтэй гэж энэ зүгээр л энгийн хүсэл байж тээ. Та ч гэсэн хүмүүсүүдийн хүслийг өгчөж болохгүй мó. Тэд нар боломжтой бол өөрсдөө ч биелүүлж чадна штэ гэсэн хаантан үүнийг сонсоод тун их хэлгэнэн. Ийхүү тэр хоёрыг ярилцаж байхад хатан орж ирэн ёслол болгож байгаа цаг болсныг дуулгана. Энэ ёслолд улс орны бүхий л ард иргэд оролцоно. Энэ гайхалтай улсад амьдрахыг хүссэн хүмүүс өөрсдийн хүсэл мөрөөдлөө эзэн хаанд хамгаалуулна. Гэхдээ яагаад ч юм гунигтай болно. Ингээд хааны ээлжид нэгэн хүний хүслийг биелүүлэх цаг болоход энэ хүн нь Эшагийн өвөө биш шаал танихгүй ойдолчин эмэгтэйг сонгоно. Ингэснээр Эша болон түүний өвөө гэр бүл нь тун гунигтай хоцорно. Орой Эшаа ээж болон өвөөтэйгөө хамт хоолныхоо ширээний ард байхдаа тун гунигтай өдөр хаан эзэнтэй юу болсон юу харсан тухайгаа хэлэхэд өвөө нь би өөрийн хүслээ сонсохыг хүсэхгүй байна. Хаан эзэн зөв гэж шийдсэн учраас л тэр бүхнийг хийж байгаа хэмээн Эшааг яриулахыг хүссэнгүй. Ингээд гомдсон Эшаа гарч явж байхдаа тун ихээр гуниглан яагаад энэ хүмүүс өөрийн хүслээ биелүүлж болохгүй гэж би энэ хүмүүсийн хүслийг биелээсэ гэж хүсэж байна гэд одонд шивэндэл маш хүчтэй гэрэл хүн болгоныг
таашруулахаар гарч ирнэ. Ийм хурц гэрлийг харсан Эша маань гайхшин "Саяных юу байсан бэ" гэд ишгтэйгээ ярьж байх үед гів гинт гэрэл гарч ирэн түүнийг тойрон Эша түүнтэй хөөцөлдөж байгаад барьж авахт нь нөгөөх нь од тэгснээ амьтдын дээрээс өөрийн ид шидийнхаа сааг асган нөгөө амьтад нь дуу орон хамтдаа дуулж эхэлцгээв. Эша маань ч тэдэнтэй хамт нэгдэн одноос яах гэж ирсэн тухай асуухад тэрээр түүний хүслийг биелүүлэхээр гин харин Эша маань миний хүсэл бол өвөө болон ээжийнхаа хүслийг биелүүлэх. Гэхдээ тэдний хүслийг хаан эзэн өөрийн цамхагдаа хорж байгаа тухай хэлэхэд од тэгвэл тэдний хүслийг хамтдаа хулгайлцгаая гэсэн санал хэлнэ. Тэр гайхалтай гэрлийг харсан хаан эзэн надаас илүү ид шидтэй нэгэн байгаа бололтой хэмээн санарч эхлэн энэ үед Эша маань одыг айл хизээний ордон дотор оруулаад ирчихсэн ярьдаг ишгтэйгээ тэр хоёрыг дахианы өрөө дотор чимээгүй байхыг анхааруулад гараад явна. Ингээд улаанаа найзтайгаа тааран хаан эзний нууцлаг өрөөлөө яаж ордог тухай асуухад нөгөөх нь хариулсангүй. Дахиад хариуцсан найз нь өрөөлөгөө орох гэсэн Эша түүнийг хориод оруулсангүй. Хачин байгаа гайхсан найзууд нь юу нуугаад байгаа тухай асуухад Эша тэднийг битгий гайхшраарай гэд хаалгаа нээсэн. Од ишиг хоёр дахиануудтай хамт хоор дуулж гин. Гайхширсан найзуудаа Эша бүхий л босон зүйлээ тайлбарлан хэлж хаан эзний өрөөлөө ордог нууцлаг замыг улаанаагаар заалган хаан эзнийг аргаж байгаарай гэж түүнээс гуйна. Энэ үед хаан эзэн өөрийн улсын ард иргэдээ цуглуулан "Миний мэдгүй ид шидтэн гарч ирсэн та бүхний хүсэл аюулд орж магадгүй. Тэр хүний тухай мэдээлэл сонсвол надад хэлээрэй" гэхийг сонссон улаанаа маань найзынхаа хүсэлтийг санан аль болох хаан эзнийг тогтоон барина. Эша од ишиг 3 амжилттай хаан эзний өргөөлөө нэвтрэн хүмүүсүүдийн хүсэл дундаас ээж болон өвөөгийнх нь хүслийг олж өгөхийг одноос гуйна. Амжилттай өвөөгийнх нь хүслийг олсон боловч яг энэ үед хаан эзэн орж ирснээр маш их хилэгнэн "Яаж тэр муу ард иргэд надаас юм асууж чадаж байна? Би тэдний төлөө юу хийсэн билээ" гэд хориотой ном гаргаж ирэн өөрийн шившлэгээ харын хүчээр ихсгэнэ. Амжилттай өвөөгийнхөө хүслийг авч чадсан Эша өвөө дээрээ очин түүний хүслийг харуулхад өвөө нь харан "Миний хүсэл ямар нандин юм бэ" хэмээн тэврэхэд өөрийнх нь хүсэл өөрт нь буцаад ирнэ. Яг энэ үед хорон санаанд нэвчсэн хаан орж ирснээр түүнийг зэмлэн харин Эша "Энэ бүхэн таних биш, энэ бусдын хүсэл. Та буцааж эргүүлж өгөх хэрэгтэй" гэхэд хаант нь "Тийм гэж үү" гэд ээжийнх нь хүслийг гаргаж ирэн нүдэн дээр нь эвтчин "Би энэ муудсан ээжигээ болон өвөө хоёрыгоо аван Эша маань бушуухан зугтан намайг уучлаарай, энэ бүхэн надаас л боллоо. Биний л буруу" гэхэд од болон түүний гэр бүл Эшаг сэтгэл санаагаар өргөхөд Эша юу хийхээ ойлгоно. Ингээд тэрээр "Энэ бол миний тулаан" хэмээн ордон руу буцна. Хаан эзэн өөрийн хар хүчиндээ автан өөдөөс нь асуулт асуусан иргэдийнхээ гайхалтай хүслийг бүгднгийн нэвдэн өөрийн хар хүчээ тижээн. Энэ бүхнийг харсан хатан түүнээс ихэд байна. Хаантан өөрийн ард иргэдээ цуглуулан хатан гунигтай сууж байгааг холоос харсан Эша нэг зүйл сэдв бололтой. Хаантан Эшагийн тухай мэдээлэл өгсөн хүнийг би шагнана гэж хэлсэн. Тэр хүний хүслийг биелүүлэх болно гэд гунигтайг гаргаж ирнэ. Хатны мөрөн дээр Эшагийн явуулсан хулган мэдээлэл дамжуулна. Харин гунигтайгийн хүслийг биелүүлэхээр болсон хаантан тун их хар хүчээр түүнийг өөрийн мэдлэлдээ оруулчихна. Ингээд нөгөө гунигтай чинь бүх найзуудынхаа нэрийг хэлснээс болж найзууд нь зүхтана. Харин Эша гарч ирэн "Бид нар хааны эсрэг тэмцэх ёстой. Тэр хүмүүсүүдийн хүслийг бүгднгийн нэг нэгээр нь эвдэж байна" хэмээн тэд хамтдаа хааны эсрэг босгож байхад хатан их орж ирэн тэдэнтэй нэгдэхээр болно. Төлөвлөгөөний дагуу хатан хаан дээр очин Эшаг хэн нэгэн ой модонд харсан гэсэн мэдээлэл ирлээ гэж хэлнэ. Од болон Эша хоёр хаан эзнийг ой модонд хүлээж байхдаа од түүнд маш гоё өөрийгөө хамгаалах шидэд саваа бэлгэлнэ. Эшагийн найзууд хаан эзний өргөөлөө орон хүмүүсүүдийн гайхалтай хүслийг харан бид үүнийг судлах хэрэгтэй гэд хаан эзний ордны дээврийг онгойлгон хүн бүрийн хүслийг судлаж эхлэн үүнийг харсан өвөө болон Эша хоёр маш их баярлах ба Эшатай хөөцөлдөж байсан тэр хүн хаан эзэн биш харин хаан эзний дүр товирсон гунигтай байна. Ингээд гунигтай түүнийг зогсоох гэж оролдоход баава түн рүү дайран одонд санаа зовж байсан Эшаг ордон руу явахыг зөвлөнө. Ингээд од маань хүмүүсүүдийн хүслийг судлаж байхад хаан эзэн тэндээс нь "Энэ бүхэн минийх байх учиртай. Энэ хүсэл мөн од чийж мөн минийх байх ёстой" гэд бүх зүйлийг өөртөө аван хүмүүсүүдийг хорж эхлэнэ. Яах ч аргагүй байдалд орсон Эша маань итгэл найдварын дуу дуулахад түүний найз нөхөд гэр бүл ард иргэд нь хамтдаа гар гараа хөтлөлцөн итгэл найдвар хүсэл мөрөөдлийн дуу дуулж бие биенээ итгэснээр энэ аимшигтай хаан эзний хар хүчийг ялна.
Хар хүчнээс чөлөөлөгдсөн ард иргэд баярлан өөрсдийн мартсан байсан хүсэл мөрөөдлөө харан би юм гайхалтай үзэгсэлэнтэй хүсэл мөрөөдөлтэй байсан гэж юу хэмээн түүнийгээ тэрэн авцгаана. Найзуудаасаа урвсан гунигтай уушлалт гун би түүнд үнэхээр их итгэж байсан гэхэд хатан болон найзууд нь бид нар бүгдээрээ л түүнд итгэж байсан штэ гэд түүнийг уучлана. Шилэн дотор хоригдож байгаа хааныг харсан хатан түүнийг яндан руу аваачиж хийхийг тушаана. Ингээд амгалан тайван болсон ард иргэд маань энэ тэнд баяр хөөртэй Эшаг маань энэ улсыг хамгаалах шиттэн болох ёстой гэхэд тэрээр эсэргүүцнэ. Гэхдээ хатан гэр бүл найз нөхөд ард иргэд нь бүгдээрээ түүнд итгэж байгаа гэдгийг хэлэхэд Эша зөвшөөрснөөр манай кино маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Луунага жоохон сонин ярьж гин гэж бодож байгаа хүмүүст хэлэхэд уучлаарай. Би илүү их хичээх болно. Түгээ чадхаараа түгээцгээе.